За амралтын өдрийн мэнд үргээ бүгдээрэнд тэр нэг чадварыг болцгоо таглаа вэ гэдэг. Хүмүүс маань тэгээд лайв мөн үзүүл сайхан шеэрлэрэ гэж би хүсэж байгаа шүү. Дэмжиж байвал ч тийм. За тэгээд лайв ингээ ихтүүлчихээ. Одоо бид нар өнөөдөр ингээ бүтэнсээ өдөр талбар дээр гараад ирчихсэн ингээд байж байна. Одоо ингээд залгуулаад нөгөө засгийн газрыг огцруулахтай холбоотой бид нар гарын үсэг цуглуулад гарын үсгээ зурулна. Бид энэ олон хүмүүс ингээд нөгөө чатн дээр бичээд байгаа. Комментнууд дээр. Ер нь бол яг хуу орчондоо хэлэхэд бол аливаа улсаас гадны улсаас хараат байдаг. Хэн нэгнээс хамааралтай байдаг эрхчлөө тусгаар тогтнод гэж юусоо байдаггүй. Энэ бол гагцхүү бидний өөрсдийн идэх оролцоо бидний хүсэл эрмэлзлээр Монгол хүний хүн бүрийн оролцоон дээр л батчиж оршиж яадаг. Хэн нэгэн хүнээс хамааралтай байж болдоггүй. Засгийн газрын хийж байгаа буруутай алхмуудыг бид нар хүлцэнгүй номоо дуугаа хараад иж болохгүй. Маш олон үйлдэлүүд нь олон жилийн турш одоо үргэлжилж байна тийм. Тусгай намсрын оюун эрдэнэ утлаа ярьж байгаа яриа маш олон жил үргэлжилж байна. Энэ ярианы ард одоо юу бол одоо бид нар бүгдээрээ өөрсдөө өдрөөс өдөр туулаад явж байгаа. Тэ өнөөдөр долларын ханш ингээд өсөж байна. Инфляц одоо 40 орчим хүртэл явж байна. Дахиад цаашдаа өснө. Доллар дахиад цаашаа өснө. Энэ бол зүгээр буруу хийсэн алхмынхын хоргай. Өнөөдөр энэ хоргайнууд үргэлжлээд энэ их хулгай дээрмүүд чинь нэмэгдэж явсаар хагаад улсаа дахиад гадны улсын харьяанд барьцаанд өгөхдөө тулаад ирчихлээ л дээ. Бидэрт бол асуудал айгүй хурдан тулгамдаад ирсэн байна. Маш олон зүйлийг бид нар мэдээгүй байж байгаа. Энэ олон хоногийн хэдхэн хөөхөд хоногийн хугацаанд бас нэгтлж харж үзсэн. Одоо нисхийн гэрээ орчсонтой холбогдуулаад энэ газрын төсний бүтээгдэхүүний хуулиудыг нисхийтэй холбоотой агаарын хэлтэй холбоотой хуулиудыг ингээд судалж үзлээ. 22 оны 12 сарын 7-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр энэ Роснефть компанид зориулсан тусгаалсан хууль гаргасан юм байна. Тэ? Өмнөх хуулиар болохоор би одоо өөр дээр пост хийгээд тавьсан байгаа шүү манайхаа. Өмнөх хуулиар болохоор Монгол улсын газрын төсний бүтээгдэхүүний хуулиар импортын болон экспорт гадаадын хөрөнгө оруулалт компани бол Монгол улсад жижиглэнгийн борлуулалт хийхийг хоригддаг байсан юм байна. Импортын 30%-аас дээш даваад орох юм бол хотуудын зах зээл дээр жижиглэнгийн худалдаа хийхийг хоригддаг байсан юм. Тэгээд энэ 12 сарын 7-ны тэгээ 22 оны 12 сарын 7-ны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол яг Роснефть компанид тухайлан зориулсан хуулийн өөрчлөлтнөр гэхээр агаарын хөдөлгөөний шатхуунаас бусад гэдэг заалтыг оруулсан юм байна. Тэгэд энэ хуулийн заалтыг ингээд бэлдэж ирсэн учраас өнөөдөр энэ нисэх онгоцны дид үтцийг тэгээ Японы хөрөнгө оруулалттай барьсан дид үтцийг одоо ингээд Японд Оросд өгөх гээд явж байна. Энэ өгсний үр дүнд одоо юу болох вэ гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй байна. Бид нар агаарын орон зайгаа алднаа. Энэ агаарын орон зай бол Монгол улсын монголчуудын хамгийн чухал зүйл. За тэгээ Роснефть компани бол одоо хоригт байгаа гэж хэлээд байгаа шүү дээ. Олон улсын дэлхийн хоригт байгаа. Оросын холбооны улсын агаарын орон зай чинь өөрөө хоригт байгаа. Тэгээ хоригт байгаа улсыг дагаж явж байгаа хоригт орвол юу болох юм манайхан төдийлөн ойлгохгүй шиг байна. Өнөөдөр Монгол улсын 250 орчим мянган иргэн дэлхийд даяар амьдарч байгаа. Энэ иргэдээс чинь жилдээ ойролцоогоор одоо 1 тэрбум орчим доллар орж ирдэг. Тэгэхээр хоригийн эхний шат бол энэ гадаадын гүйлгэн дээрээс эхэлдэг байхгүй юу? Гадаад гүйлгэн дээрээс. Тэгэхээр энэ 1 тэрбум доллароо бид нэр шилжүүлж чадхаа болно. За тэгээд дээрээс нь нэг юм ингээ ойлгохгүй байгаа манайхаа. Бид нэг сайн ойлгуулад хэлхийг хичээ. Бидний гадагшаага зарж байгаа бараа бүтээгдэхүүнийг экспорт гэж байгаа шүү дээ. Гаднаас худалдаа авалтыг импорт гэж байгаа. Тэгээ манай экспорт бол уул уурхай байдаг. Уул уурхайгийн минь худалдан авах хамгийн том зах зээл угаасаа дэлхийд даяар хамгийн том зах зээл нь бүгд найрамд хятад улс. Бид нар бол тэнд бүгд найрамд хятад ард улсад хүсч хүсээгүй энийгээ зарах өрсөлдөөнд байдаг. Дэлхийн бүх улсад энэ улсад юм зарахыг хүсдэг. Тийм ээ? Бид нар гадаадаас тэгвэл худалдаа авахдаа жилдээ 10-аас 12 тэрбум долларын худалдаа авалт хийж байна. Нэг жилд. Гэхдээ энэ 10-аас 12 тэрбум долларын чинь худалдаа авалтынх нь
2.5 тэрбум долларт Оросын холбооны улс ихгүй юу? Тэгээ шатхуун тусны бүтээгдэхүүнээр материал өдр байгаа. Өөр юмных төдийлө авахгүй, ачаал будалгүй. За бүгдээр бүтэд ард улсаас бид 4 орчим тэрбум долларын худалдаа авалт хийдэг байхгүй юу? Тэгээ энэ хоёр нийлээд 6.5 тэрбум доллар багш чинь үлдсэн 50% нь худалдаа авалтыг бид нар дэлхийд даяараас авч байгаа юм аа. Тэ Америк, Япон, Солонгос, Европ гэдэг улсуудаас, Зүүн Азийн улсуудаас бид нар худалдаа авалтаа хийдэг юм. Бид нар одоохондоо Оросоос шатхуун тосны материал болон эрчим хүчний тодорхой хэмжээний хамааралтай байгаа байхгүй. Тэгээ энэ хамаарлаас гарах боломж бидэд бүрэн байгаа. Монгол улсыг гэж тэ энэ сүүлийн 35 жилийн хугацаанд Оросоос орж ирдэг шатхууны хомсдлууд, тасалтлууд үеийн үедээ үүсчихсэн. Бид нар мартцсан болтой. Тэгэд энэ хомсдлуудаа бид нар нөхөжсэн, хангажсэн. Зүгээр энэ одоо нэг орж ирдэг бензин тос нэг 2 сая орчим тооны хангалт байгаа шүү дээ. Тэгээ энийг тасалтлаагаа бид нар айх юм байхгүй. Монголын дотоодын одоо нөөц 3-аас 4 сарын хангалттай хангадаг. Тэгэхээр 3-аас 4 сарын хугацаанд бид нар дараагийн зах зээлүүдээс яг л тэр жоохон баг зэргийн үнэтэй шиж магадгүй. Гэхдээ авчна. Гэхдээ энэ нь бол манай тусгаар тогтмол аюулгүй байдлаас тийм үнэтэй зүйл биш. Тэрийгээ бид нар ойлгоо л доо. Тэг өмнө тасалдж байхад одоо хятадын энэ хэдийн болтууд дээр шилжүүлэн ачих нефтийн бүтээгдэхүүний холболтуудаа хийцэн штэ. Тэгээ агарын одоо орон зайгаараа дамжаад одоо тэгээ иргэний агарын тээвэд бид нэг жилдээ нэг 60-аас 70 мянган тонн шатхуун хэрэглэдэг юм байна. Нэг 1000 вагон гэсэн үг байхгүй. 1000 вагон чинь бол ер нь нэг цуванд 50 вагон байдаг штэ тий. Тэгэхээр тийм том ачаалтаа тээвэр биш байхгүй. Бити тусгаар тогтмол бол үнэтэй. Тэгэд энэ Оросын холбооны улсын энэ өвөөгүй үйлдэлүүдийн дагаж явж байгаа бид нар хоригт орвол баларнаа. Би тэр Киргизд байсан 2 жил компанитайгаа очиод ажиллаж байсан. Би залуучуудтай хамт ажиллаж байсан. Далайн төвчнөөс дэшиг 4000 м-ийн өндөрт бид нар ажиллаж байсан. Олон улсын хөрөнгө оруулалттай олон төслүүдийн дотор монголчууд очиод ажиллаад бид нар чадчихсан. Бидний нүдэн дээр Австралийн, Туркийн, Оросын компаниуд дампуурж ирсэн. Бид нар дампуураагүй. Бид нар гэрээгээ нэр төртөө хийчихгүй илж ирсэн. Тэгээ тэрнгүүрээ би гайхуулаад байгаа юм биш. Тэрнгүүрээ би нэг юм харсан. Евразийн эдийн засгийн холбоо яаж ажиллахыг би харсан. Энэ анхандаа таможны союз буюу Гайлийн нэгдсэн холбоо гэдэг нэртэй байж байгаа сүүлд Евразийн холбоо гэсэн. Тэгээд Евразийн холбооны энэ 5 улсынхан те Беларусь, Орос, Армени, Казахстан, Киргизстан гэдэг нэг гишүүн Киргизстан багхгүй. Тэгээ Киргизстан улсад өнөөдөр өштэй те Роснефть компани жижиглэнгийн худалдаа хийдэг. Тэнд колонктор зарж байгаа жижиглэнгийн нефтийн үнэ Монголоос үнэтэй шүү дээ найзуудаа. Тэгээ нэг холбоонд байдаг шүү дээ. Тэгэхэд Казахстан улс нь шүү дээ. Тэр холбооны гишүүн Казахстан улсынхын нефт нь дэлхийд хамгийн хямдхан нефтүүдийн дээгүүр ордог байхгүй юу? Тэгэд Киргиз улс Казахстанаас нефт худалдаж чаддаггүй, болдоггүй. Тэгээ нэг холбоонд байгаа шүү дээ. Та нар боддоо. Одоо манайх тэр холбоонд нь илсээд эдгээр хямдарчин энэ чинь үлгэр байхгүй юу? Өнөөдрийг хүртэл Киргиз тийч авч чадаагүй байгаа юм бид нар авч болно гэж боддоо та нар. Тэгээ хил залгаа байгаа. Тэгээд хил ус нь адилхан Казахстанаас авч чадахгүй шүү дээ. Казахстан бол дэлхийд дээр хямдхан бензинтэй улс шүү дээ. Маш хямдхан, Оросоос хямдхан. Тэгэхээр ийм юмд бид нар хууртмааргүй байгаа. Тэгээд дээр нь одоо энэ Манс гэдэг олон улсын нислэг онгоцны буудлын байсан. Америкуудтай бинийж барьсан тий. Энэ улс нислэг онгоцны буудлын Оросд 50% нь өгсөн. Яг өнөөдөр бол бодитоор бол нислэг бараг байхгүй. Өдөртөө 2-3 хол нислэг байгаа. Бараг дампуур шатсан тогтсон. Тэгээ тэнхийн нислэг нь аюу үнэтэй. Нэг жил хямдхан байсан. Тэгээ одоо бол сонголтын услаар яадаг вэ гэхээр Бишкекээс 250 км-ийн зайтай Алмата руу таксигаар очиод Алматагаас дэлхийн бусад улсууд руу нисэх хямдхан байдаг. Ухаандаа Бишкекээс Турк руу нисэх, Стамбул руу нисэхэд сая 800 орчим мянган төгрөг байдгийн ер нь. А тэгвэл Алматагаас нисэхэд сая 200 мянга байхгүй юу? Ирж бүтсэн. Ийм л болцсон. Тэгэхээр ийм юм руу бид нар хууртаж орж байна. Тэгээд Монгол улсын энэ одоо агарын нисэх хүчинтэй холбоотой болсон элдв маргаан зөрчлүүдийг 2 сарын хугацаанд шийдэж чадахгүй бол Оросын холбооны улсын худалдаа айлч үйлдвэрийн тэнхимийн дэргэдэх орбитрийн шүүхээр шийднэ гэж байгаа байхгүй. Энэ бол гутамшиг. Энэ гутамшиг шүү. Ягаад гэхээр Оросын холбооны улс өнөөдөр хуульд орн биш.
Тийм учраас найзуудаа энэ дээр бид нэр хариуцлагатай хандмаар байна. Монголын үе үеийн улс их орно гэж хэлсэн эрдэмтэн мэрэгэн сэхэтэн сайд нар маань Оросд авчиад алдаг байсан цаг үе ойрхон ирж штэ чинь ямар өөр юм байгаа. Монголын өнгөтэй өөдтэй түүх дурсал соёл хэл бүх юмыг Оросууд авч томж дээрэмдсэн. Одоо тэр Оросд хэдэн их $80 хэмжигдэх Монголын өвд байж штэ. Бид нар ингэж дээрэмдүүлж ирсэн. Монголын өв төмөн уул уурхайг маань бид нар хэлэхгүй аваа явсан. Зөвхөн мардан уурхаагаас биднэрт тухайн үеийн ханшаар $1 центийн татвар төлөхгүйгээр бараг $7 тэрбум ураны хүдэр аваа явсан. Алтны гэхэд штэ тий. Булганы тишгийн азаргын гол за тэр тавтын уурхай за тэгээд энэ сэлэнгийн бугант за энэ Минжийн хангаа энэ уул уурхаанууд за тэгээд заамар маамар тэгээд энэ тэмдгүү алдахгүй. Бид нар татвар төлдөггүй байсан. Зүгээр л өөрсдийнхээ нэг авч байгаа юм шиг аваа явдаг гэсэн. За тэгээд энэ Джонш Вольфрамууд гэдэг өвөө төмөр нь авсан. Зүгээр л авдаг гэсэн. Зүгээр л өөрсдийнхээ нэг авч байгаа юм шиг. Монголд үйлдвэрлэжсэн нефтийн үйлдвэрийг дэлбэлж хийсэн Оросууд. Та нар нефтээр битгий санаа зовоо бид нар баталгаатай өгнө гэсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар бид нар Оросоос хамгийн үнэтэй бензинийг худалдаж авдаг. Бид нар үнэгүй аваагүй. Бүгдийг худалдаж авдаг. Гэхдээ хамгийн үнэтэйгэр нь. Тэгээд ийм харилцааг ахын дүүсийн холбоо мэтэр битгий андуур. Энэ эргэтгэж харилцаа ерөөс огтоос биш. Тэгээд одоо ингээ гаруй шиг цуглуулнаа найзуудаа ирээрээ. Маргааш маш хүнд өдөр болох бах. Маргааш бидний хувьд бол түүхэн өдөр болох бах. Маргааш улсын хурал дээр ингээ одоо хойшлуулсан 3 хоногийн хугацаанд дуусж байгаа. Завсарлага авсан Ардсан намын бүлгийн дарга цогцгэргийн одоо ачаар 3 хоногийн завсарлага авлаа. Хэрвээ тэр завсарлагыг авч чадаагүй бол өдөрт тэр их хурд баталчих шиг байсан юм билүү те. Тэр гэрээ хүчин төгөлдөр болох ч байсан юм билүү. 20 жилийн хугацаанд бид нар гав дөнгөнд орхон баталгаатай баараггүй болох ч байсан юм билүү те. Тэгээд бүгдээрээ ирээд энэ чадлаараа ирээд гарын үсгээ зураа. Тэ хэн нэг нь таны төлөө явахгүй. Энэ Монгол хүний эрхчлөө Монгол улсын тусгаар тогтмол та биднэр дээр л байдгийн. Тэгээд цахим орчны цаанаас тэгээд хүнийг илдвэр дөрмж харахтаа биш. Энэ хятадд өгөх гээд байгаа асуудал биш. Энэ засгийн газар чи өвөөгүй үйлдэлээ штэ бүгд найрамд хятад улсын China Energy гэх төрийн өмчт компаниудаас улс төрийн гэрээ хийцэн байгаа штэ. Энэ улс төрийн гэрээний ард болохоор дандаа барьцаалагддаг байхгүй. Улс төрч засгийн газар барьцаалагддаг юм. Тэ ийм зүйлүүд болж байгаа. Энэ засгийн газар бүхэлдээ Монгол улсын их ашигын эсрэг яваад байна. Тэ хэдүүлээ одоо тэгэл нэг 50 хараад хүлээцтэй байх бишээ. Одоо эвлэлд нь нэгдээ босъё. Тусгаар тогтнолын төлөө эвлэлд нь нэгдэхээс өөр ариун зүйл энэ хорвоод хэд байхгүй. Тусгаар тогтнолоо худалдаж бусдад өгөхөөс илүү бузар зүйл энэ хорвоод хэд байхгүй. Энэ бол хамгийн шившигтэй уралт. Тэгэд энэ том уралтыг зогсоохгүй бол маргааш гэж байхгүй. Тий. Нэг хайхтар их оронч моронч тийм юм бити яг зүгээр л энэ тий тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө ир. Энийн чинь төлөө бид нар л хичээх ёстой. Хүн болгонд хичээх ёстой. За тэгээд шэрлэлээр нэлээд жоохон стресстэй бухимдалтай байна. Ойрын хэд хоног угаасаа эндээд нэлээд сэтгэл санаа хямраад явж байгаа. Тэгэд яг хөө тэглээгээд нэг шалархаад онгиноод байгаа юм биш. Тэгээ оролцсон найзуудаа бүгдээр оролцсон монголчуудаа. Тийм ээ. Энэ ямар ч энэ гэрээг зогсоогоох юм. Энэ засгийн газрыг зайлуулъя. Нэг хүнээс хамааралтай засгийн газар, нэг хүнээс хамааралтай улс гэж байдаггүй. Засгийн газар нь огцордог улсууд дэлхийд дээр дандаа өндөр хөгжилтэй болдгийг. Улс төрчдөгөө хариуцлага тооцдог улс хөгждөг. Улс төрчдөгөө хариуцлага тооцдоггүй улсууд хаана вэ? Бодолтой. Хойд Солонгос мөнхийн хаанчлал үе удам дамжаад явж байгаа. Орос 25 6 жилээр нэг хүнээ дахин шүтээд явж байна. Өнөөдөр тэнд үг үзэл бодлоо илэрхийлэх ямар ч хэрэгцээ байхгүй. Одоо чөлөөт эдийн засгаас бүх юм байхгүй болсон. За тэгээд энэ Туркменстан гэдэг мөнхийн хаан ширээ цуцсан улсууд ямар байгааг хараа л та. Тэ хамгийн олон удаа их мэдлэгтэй улс төрчдөө зайлуулдаг болсон Өмнөд Солонгос, Япон гээ хараа л та. Дэлхийн тэргүүлэгч улсууд болцсон байгаа шүү дээ. Эдрийг зайлуулж, эдрийг холдуулах тусам эдэр иргэдээсээ айдаг, ичдэг, иргэдээ хүндэлдэг болно. Эдэр ёс зүйтэй болно. Эдэр мөрийн хөтөлбөрийн төлөө хичээдэг болдго юм а. Бид нар орхиж болохгүй. За тэгээд лайв өндөрлөө. Тэгээд өнөөдөр чинь
талбай дээр ингээ өнжин маргааш одоо ордны чадвар баруун талын хаалган дээр нь одоо байна. Өнөөдөр ингээ түүцнүүд чи хураачсан ингээ Улаанбаатар хотын чинь төвийг ингээ Чингисийн талбайг чинь ингээ захиулчихсан байж байгаа харж байгаа. Утамшиг шүү дээ. За тэгээ шеэрмэр хийгээд хэдүүдээ сайхан нэгдээд оролцоотоо тэгээд давтаа зайтанууд нь ирээд ийшээ оролцоороо чи 50 суух цаг хугацаа биш шүү.